энэ мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль бол төрийн байгууллагуудад үйлчлэл. Төрийн байгууллагуудын мэдээллийг ил болгох, төрийн байгууллагуудаас иргэдэд мэдээлэл өгөхтэй холбоотой энэ харилцааг зохицуулж байгаа. Нөгөө талаар хувийн байгууллагуудын одоо холбоотой асуудал бол энэ хуулиар зохицуулагдахгүй. За энэ хувийн байгууллагынаас мэдээлэл авахтай холбоотой харилцаа бол байгууллагын нууцын тухай хууль гэж хууль байдаг тийм. Байгууллагын нууцын тухай хуулиар зохицуулагдаад ингээд явах хэрэгтэй. Тухайн байгууллага үнэхээр шийдвэрээ гаргаад тухайлбал оюуны өмч, барааны нууц ч гэдэг юм уу, тий? Санхүү эдийн засгийн одоо шинэ төлөвлөгөө ч гэдэг юм уу, ийм чухал зүйлүүдээ нууц гэж үзээд байгууллага шийдвэрээ гаргаснаас бусад одоо асуудлуудаа бол бас мэдээлэл авах юм боломжтой. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлэхэд бол төрийн өмчийн оролцоотой олон нийтийн өмчийн тухайлбал одоо бидний ярьдаг Эрдэс Монгол чөлөө ямар үлээ Эрдэс баялаг Монгол энэ төргээд олон нийтийн өмчийн ийм хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа бол төрийн байгууллагын мэдээллийн ил тод байдалтай адилхан хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу зохицуулагдана гэсэн үг шүү.